That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Хамгийн амжилттай тарих угаалтуудад цувралын хүрээнд айдас дээрээ суурилсан дэгэлмүүд эцэстэн үзэн ядалтаар нуран ундаг бол итгэл үнэмшил дээрээ суурилсан дэгэлмийг ард иргэд нь харин өөрсдөө хамгаалдаг болох талаар хангалттай ярьсан. Иймээс итгэлийг эзэмдэх, хүний оюун санааг эзэмдэх гэдэг нь тарих угаалтын хамгийн аюултай хэлбэр юм. Үүний нэгэн тод жишээ бол Исламын бүгд найрамдах Иран улс. Ираны ард түмэн 1979 онд дарангуйлагч хааныг түлхэн унагаснаар өөрсдийн эрх чөлөөг олж авцгаасан хэмээн итгэв. Тэд өөрсдийгөө эрх чөлөөний төлөө хувьсгал хийж байна гэж итгэсэн. Гэвч үнэн хэрэгтээ 1979 оны Ираны хувьсгал нь нэг дэглэмээс нөгөөд шилжсэн буюу төр төвтэй дэглэмээс шашны итгэл төвтэй дэглэмд шилжсэн үйл явдал болжээ. Харин энэ түүхийн хамгийн гол хүн бол Ираны Исламын хувьсгалын эцэг Рухолла Хомейни юм. Тэрээр хувьсгал хийхдээ танк, зэвсэг эсвэл намын аппаратыг огтоосон ашиглаагүй. Харин тэрээр буян нүгэл ба аврал зовлонгийн хэлээр ард түмний сэтгэлийг эзэмдсэн нэг. Тэрээр улс төрийг шашны ариун үүрэг болгон тунхаглажээ. Хомейни ард түмнээ айлгаагүй, мөн тэдэнд худал хэлээгүй. Харин ард түмэндээ хандаж та бүхэн зөв зүйл хийцгээж байна. Та бүхэн бурхны талд байна хэмээн итгүүлсэн. Ираны жишээ бол дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй шашинчсан тарих угаалтын түүх юм. Мөн хувьсгалаар гарч ирсэн Исламын бүгд найрамдах Иран улс Ираны дэглэм өнөөдөр ч нураагүй, харин ч хүчрхэг хэвээр оршсоор байна. Иймээс өнөөдрийн дугаараар Рухолла Хомейни хэрхэн шашин дээр суурилсан итгэлийг зэвсэг болгон ашиглаж чадсан талаар ярих болно. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Аливаа нийгэмд тарих угаалт гинэт эхэлдэггүй. Харин нийгэм дотроосоо хагарсан үед тарих угаалт амжилттай болдог. Иймээс Хомейни гарч ирэхээс ч өмнө Иран улсад тарих угаалт амжилттай болох бүхий л нөхцөл суурь бүрдээд байв. 1970-ад он гэхэд Иран улс нь эдийн засгийн өсөлт сайтай, нефтийн орлого маш өндөртэй. Нийслэл Тегеран хот нь орчин үеийн хот бараг хэдийнэ болоод байв. Гэхдээ нэг зүйл нь энэ бүх эдийн засгийн өсөлт, сайн сайхан бүхэн нь ердөө нийгмийн цөөн хэдэн баян гэр бүлүүдэд төвлөрч байлаа. Харин хотын захын хорооллуудын иргэд, жижиг хот болон хөдөөний иргэд, нийгмийн масс нь ерөнхийдөө бол гадуурхагдсан, орхигдсон байдалтай амьдарч байв. Ираны эзэн хаан Мохаммед Реза Пахлави өөрийн улс орныг бүхэлд нь барууны загвараар шинчилж байсан боловч тэрээр ард түмнийхэн амьдралд тэрхүү шинжилэлтэд тусгаж чадаагүй юм. Ираны шах Мохаммед Пахлави улс орондоо шашны нөлөөг багасгаж, барууны соёлыг түлхүү нэвтрүүлж, сүм хийдүүдийг хоцрогдсон хэмээн үзэж байлаа. Мөн тэрээр өөрийн засаглалыг тогтвортой байлгахын тулд Савак хэмээх нууц цагдаагийн байгууллага буюу тагнуулын байгууллагаар дамжуулан шахын эсрэг үзэлтэй хүмүүсийг баривчилж, эрүүдэн шүүж, сургаггүй ялга болгодог байв. Шах жалгаагүй ард түмнээ айдсаар удирдах байсан. Гэвч түүний айлгаж байсан айдас өөрийг нь хамгаалах бус, харин ч бүх нийтэд үзэн ядуулсан юм. Айдас дан ганцаараа бол юу ч биш. Айдас дээр нэмээд итгэл үнэмшил байхгүй цагт айдас гагцгүй өөрт нь дайсан л нэмж хураадаг. Тухайн үед Ираны дийлэнх хэрэгд Америк нэгдсэн улс, Их Британи зэрэг улсууд Иран улсыг хөшигний цаанаас удирдах байна гэдэгт итгэдэг байв. Учир нь нефтийн баялаг бүхэлдээ гадагшаа урсаж, тэр баялагын үр өгөөж хамгийн гол нь ард түмэнд ирэхгүй байлаа. Иймээс иргэд өөрсдийн шахыг тоглоомон хаан хэмээн үзэх болжээ. Харин яг энэ цаг үед Хомейни ард түмэндээ хандан барууны улсууд өөрсдийг нь Христийн шашны колоничлолд оруулж байна хэмээн зарласан нь ард түмний сэтгэлд тун ойрхон тусжээ. Тухайн үед Ираны улс төрд коммунистууд нь дотроо нэлээд хагарал хуваагдaltaй, либералууд нь маш хүч сувтай, ардчилсан институт гэх зүйл тус улсад бараг байсангүй. Иймд ард түмний итгэл найдварыг тээж байсан цорын ганц нийгмийн институтс нь Ираны сүм хийдүүд шашны мууланаар болон хувирсан юм.
Иймээс уг суурин дээр Хомейни өөрийн улс төрийн тоглолтыг хийж эхлэв. Тэр хизээч эдийн засагтай холбоотой тоо баримтыг ард түмэндээ яриаггүй. Мөн бодлогын детальч ярьсангүй. Харин тэрээр нүгэл буян, доромжлол ба аврал, шудраг ёсны талаар л ярьж байлаа. Учир нь хүмүүсийн дийлэнх нь бодлого ярил ойлгохчгүй. Харин ёс суртахууны талаар ойлгодог байв. Ийхүү хувьсгалд бэлэн болсон хөрсөн дээр 1979 онд Исламын хувьсгал эхлэв. 1979 оны Исламын хувьсгал нь ердийн нэг төрийн эргэлт бус. Харин нийгмийн бүх давхаргыг нэгэн зэрэг нураасан үйл явц байв. Харин тэрхүү хувьсгалыг хийсэн тэр олон хүний сэтгэлийг нэг цэгт чиглүүлж ялалтанд хүргэж чадсан хүн нь гарцаа байхгүй Рухолла Хомейни байлаа. Тэрээр ард түмэнд шаахыг эсэргүүцлийг шашны ариун үүрэг болгож ухуудж чадсан юм. Хувьсгал гарах үед Хомейни Францад цөлөгдсөн байсан боловч хэлийн чамдаас ард түмэндээ хандан касет дээр бичсэн бичлэг, эвдэв номлолууд, захидлуудаа тогтмол илгээж, харин Ираны сүм хийдүүд нийт ард түмэн даяар түүний сургаалуудыг түгээдэг байв. Ингэснээр Хомейни өөрийн биеэр хувьсгалын фронтод байгаагүй ч хувьсгал хийх ард түмний оюун санаанд нь зэрэгцэн оршиж чадсан. Ийхүү цусд тэмцэл эхэлж, тэр тэмцлийн төлөө тэмцэж байгаад өгсөн хүн бүхнийг Хомейни утга учиртай байсан хэмээн итгүүлж, засгийн газрын цэргүүд эцэстээ ёс суртахууны хувьд бүрэн нуран унаж ард түмэндээ бууж өгсөн юм. Ийхүү 1979 оны 1-р сард шаах эх орноосоо зугтаж, улмаар 2-р сард Рухолла Хомейни эх орондоо зөрөөд иргэн ирэв. Харин тэрхүү иргэний дайны эсвэл хувьсгал тэмцлийн ялалтын дараа тухайн үеийн Ираны нийгэмд хамгийн өндөр зохион байгуулалттай байсан хүчин болох Хомейни тэргүүттэй шашныхан бүх эрх мэдлийг булан авсан байдаг. Учир нь тухайн үеийн Ираны коммунистууд болон либералууд бүгд дотоод эв нэгдэлгүй байсан тул эрх мэдлийг авах боломж тэдэнд олдсонгүй. Ийхүү эрх мэдлийг атгсан Хомейни өөрийн тарих угаалтыг үндэстэн даяар албан ёсоор эхлүүлэх боломжтой болов. Хомейни тарих угаалтаа нэг том худлаар бус, харин нэг том худлыг олон жижиг тасдаж, маш олон жижиг үнэн мэтээр амьдралын дүрм болгох байдлаар иргэдийн амьдралд шингээсэн юм. Гол зарчим нь тэрээр хүмүүсийг айлгах бус, харин тухайн хүмүүсийг зөв хүн болсон мэтээр итгүүлэх явдал байлаа. Мөн тэрээр улс төрийг шашны ариун үүрэг болгон хувиргав. Төр засаг гэдэг бол бурхны хууль болон хувирч, төрийг эсэргүүцэх нь бурхны эсрэг гэмт хэрэг болж, улс төрийн маргаанууд нь ёс суртахууны асуудлууд болон өөрчлөгдөв. Ингэснээр төр засгийг шүүмжлэх нь хууль зөрчсөн хэрэг бус, харин бурхныг эсэргүүцсэн нүгэл болон ойлгогдох болжээ. Хомейнигийн бүтээсэн системээр бол Ираны ард түмэн сонгогчд бус, харин дагагчд хэмээн ойлгогддог. Мөн шашин суурьтай учраас шаардлагатай тохиолдолд буюу төрийн зөв гэж үзсэн үйл хэргийн төлөө тэмцэж яваад өгөх нь сайн үйлдэх ойлголтыг түгээжээ. Үүний хамгийн тод жишээ бол 1980-аас 1988 оны хооронд өрнөсөн Иран-Иракийн дайн байв. Уг дайнд Ираны төр ард иргэдэнд тулалдаж байгаад өгвөл деваачнд очино. Энэ дайн бол бидний деваачнд хүрэх түлхүүр хэмээн номлосноор Ираны ирчүүдийн айдас алга болж тэдний үхэл утга учиртай мэт санагдаж эхэлжээ. Улмаар Иран улс нь дотоод эв нэгдлээ хангахын тулд гадаадын дайснуудын эсрэг нэгдмэл итгэлийг бий болгов. Америк нэгдсэн улс болон Израиль улсууд нь муу ёрын сатаны улсууд хэмээх итгэлийг түгээж, дотоодын бүх хүнд асуудлууд нь гадны улсуудын тавьсан эдийн засгийн хоригуудын үр дүнмээр ойлгогдож эхлэв. Нэг ёсондоо бол бүх зүйлийг шашинтай холбосон бөгөөд хүмүүсийн үхэл хүртэл ариун дээд утга учиртай болон хувирчээ. Тэнд улс төрийн шийтгэлүүд шашны номлолуудаар солигдож, телевиз, радионууд мэдээлэл дамжуулахын зэрэгцээ номлогчдын айлтгалуудыг дамжуулдаг болсноор хэвлэл мэдээлэл нь өөрөө номлол дамжуулах гол сувг болон хувирав. Рухолла Хомейнигийн бүтээсэн тарих угаалтын систем яагаад өнөөдрийг хүртэл нураагүй, яагаад ийм урт настай байгаа вэ гэдгийн хариулт нь тун ингийн. Тэрээр өөрийн системийг айдас эсвэл суртал ухуулга дээр тулгуурлаагүй бөгөөд хүмүүсийн итгэл дээр нэмээд утга учир дээр суйрлуулсанд гол учир нь оршиж байна. Айдас гэдэг бол нэг л өдөр төгсөж болдог зүйл. Мөн айдас нь явандаа маш их эсэргүүцэл төрүүлэгч боломжтой. Харин Хомейни ерөөсөө л зовлон бүхнийг утга учиртай болгож, ялагдал бүхнийг учир шалтгаантай болгож, үхэл нэг бүрийг аврал болгон хувиргасан. Улс төр шашин хоёр нэгдмэл болсноор тэнд төрийг шүүмжлэх нь ёс суртахууны гэмт хэрэг болон хувирч,
эсрэг бодолтой хүмүүс, эсэргүүцэгчд бус ердөөсөө шууд муу хүмүүс болон хувирчээ. Мөн тэнд зарим дарангуй дэглэмүүдийн адилаар хөршин хөршөө хянаж, гэр бүл нь гэр бүлийн гишүүдээ хянаж, хүүхдүүд нь эцгээ хяндаг тогтолцоог бүтээсэн. Тэнд цагдаа хууль сахиулахаас илүүтэйгээр номлол дүрм журм, эвдэв нийгмийн хуулийг зөрчсөн хүмүүсийг жигшин бас гайхан харж буй олон нийтийн харцсан хуулиас илүүтэйгээр айдас төрүүлдэг болов. Энэ нь яг үнэндээ хамгийн хямд зардалтай, хамгийн тогтвортой хяналтын систем юм. Хүмүүс хүмүүсээ хянана гэсэн үг. Мөн 1989 онд Хомейни нас барсан. Тэрээр нас барсан ч гэсэн түүний онол хадгалагдан үлджээ. Хувь хүн дээрээс урьдсан дэглэм тухайн хүнтэйгээ хамт нуран ундаг бол онол дээрээс урьдсан дэглэм илүү ам бүхтэй оршдог. Эцэст нь хэлэхэд Хомейни хизээч хэнийгч дуулууртай бай гэж загнаагүй бөгөөд гагцхүү тэрээр хүмүүсийг өөрсдийг нь зөв зүйл хийж байна хэмээх итгэлийг л бий болгосон нэг. Түүний дэглэм хуулийн дээр бус харин хүмүүсийн ухамсарын гүнд гүнбат суусан. Энэ ч утгаараа итгэл суурьтай нийгэм өөрөө өөрийгөө хамгаалдаг учраас түүний бүтээсэн систем өнөөдрийг хүртэл амжилттай оршиж, ойрхит орондын нэгэн том хүчний төв болтлоо томроод байна. Хомейнигийн түүх бол орчин үеийн гэж яригддаг 21-р зуунд ч гэсэн дэлхийн өөр нэг өнцөгт итгэл үнэмшил хэрхэн улс төрийн хамгийн хүчтэй хэлбэр болон хувирдгийн амьд жишээ юм. Иймээс Хомейниг зүгээр нэг хувьсгалч гэвэл дэндүү дутуу үнэлсэн хэрэг болно. Тэр бол тарих угаалтыг айдсаас бүрэн салгаж, хувь хүний итгэлийн төв рүү шилжүүлж чадсан нэгэн байв. Яг энэ шалтгаанаар л түүний систем өнөөдөр ч амьд байдаг. Энэхүү өнөөдрийн бэлтгэн үргэлжсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За та бүхэнд тодорхой хэмжээгээр таалагдсан байх гэдэгт бол итгэж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.